Бидний төрсэн цагаас л дэлхийг бөөрнхий гэж зааж сургасаар ирсэн. Бид үнийг ч туйлын үнэн гэж үздэг. Ер нь бол дэлхийн бөөрнхий биш гоёд хэлбэртэй гэж наривчлж судалж үздэг. Тэгвэл энэ бүхэн худлаа бол яах вэ? Төсөөлөд үзцгээе. Тийм ээ, дэлхийн хавтгай. Бүр үүнд итгэгчдийн холбоо нийгэмлэг хүртэл байдаг. Тэднийг дэлхийн хавтгайд итгэгчид гэж нэрлэдэг бөгөөд 2017 онд өөрсдийн анхны чуулга уулзалтаа зохион байгуулж байжээ. Тэгвэл тэднийг дэлхийн хавтгайг хэрхэн баталдгийг сонирхож үзцгээе. Хавтгай дэлхийн хойд туйлын дэлхийнхээ төв дурших ба хязгаарлууга дөхөх тусам татах хүч өөрөөр үржилж эхэлдэг. Нэг үгээр та дэлхийн төвөөс холдох тусам татах хүч таныг төв рүүгээ татна гэсэн үг. Яг л энэ бичлэг дээр үзүүлж байгаа шиг. Та хавтгайн дэлхийн зах руу унах боломжгүй гэсэн үг. Манай эртний өмнөх 3 дугаар зуунд Эратосын Александр хотод шонгийн сүдэр хэдэн метр тусаж байгааг цаг минутаар тэмдэглэж улмаар өөр хотод жилийн дараа яг ижил шонгийн сүдрийг хэмжиж үзэхэд сүдрийн хэмжээ өөр туссан учраас дэлхийг бөөрнхий гэж дүгнсэн байдаг. Энэ мөчөөс л дэлхийг бөөрнхий гэж үзсэн. Харин 1906 онд Вильберт Клейн Блойва дэлхийг хавтгай гэж дүгнсэн ба нар бидний дээр хэдхэн мянган километр зайтай тойрдог гэх онолыг дэвшүүлж байжээ. Мэдээж түүнийг галзуу гэж бодохоос өмнө түүний дэвшүүлсэн онол нь Эратосны онолыг үгүйсгэж байгаа эсэхийг математик тулгуурлан шалгаж үзтэл яг ижил хариу гарч байсан нь гайхмаар бөгөөд дэлхийн хавтгай байх боломжтойг харуулсан. Таны харсанчлан дэлхийн хавтгай гэх онол нь физикийн хуультай огтхонч зөрчилдөггүй ба та бидний үнэн гэж итгэдэг зүйл хүртэл худал болох тайлбартай юм аа. Яг л энэ зураг шиг. Таны харж байгаа өнцгөөс хамаарч үнэн оршино. Харин туйлын үнэн гэж үгүй билээ.